Сонгуулийн мэдээллийн цахим системийн заавар, сонгуулийн асуудал эрхэлсэн байгууллага, сонгуульд оролцогчийн бүртгэл, хэрэглэгч интернет түтэгчдээр дундуур 6-аас электшин цэгийн гэсэн системийн хаягаар ороход системийн нүүр хуудас нэгдэнэ. Нүүр хуудсанд байрлах хэрэглэгчийн нэр, нууц үг хэсэгт өөрийн эрхээр нэвтрэн ороход системийн нүүр хуудас нэгдэнэ. Сонгуулийн асуудал эрхэлсэн байгууллага цэсний сонгуулийн асуудал эрхэлсэн байгууллага дэд цэсэн дээр дарснаар сонгуулийн асуудал эрхэлсэн байгууллагын жагсаалт цонх нэгдэнэ. Жагсаалт цонхон дээр байрлах бүртгэх товч дээр дарснаар сонгуулийн асуудал эрхэлсэн байгууллага бүртгэх цонх нэгдэнэ. Тухайн байгууллага бүртгэх сонгуулийг сонгож төрөл хэсгээс ямар төрөлтэй сонгуулийн асуудал эрхэлсэн байгууллага бүртгээ сонгох ба намын төв хоорой төрлийг сонгож байгууллагын нэрийг гараас оруулна. Тухайн байгууллага намын хариалалттай бол намыг, эвслийн хариалалттай бол эвслийг жагсаалтаас тухайн нам, эвслийг сонгон хадгалах товч дээр дарснаар жагсаалт хэсэгт нэмэгдэнэ. Аймаг нийслэлийн сонгуулийн асуудал эрхэлсэн байгууллага бүртгэх. Жагсаалт цонхноос бүртгэх товч дээр дарснаар бүртгэх цонх нэгдэх ба аймаг нийслэл төрлийг сонгон тухайн байгууллага бүртгэх аймаг нийслэлийг жагсаалтаас сонгон байгууллагын нэр, нам эвслийг сонгон хадгалах товч дээр дарснаар жагсаалт хэсэгт нэмэгдэнэ. Нам эвсэл хоёрын аль нэгийг сонгохыг анхаарна уу? Сум дүүргийн сонгуулийн асуудал эрхэлсэн байгууллага бүртгэх. Жагсаалт цонхноос бүртгэх товч дээр дарснаар бүртгэх цонх нээгдэх ба сум дүүрэг төрлийг сонгон тухайн байгууллага бүртгэх аймаг нийслэл сум дүүргийг сонгон байгууллагын нэр, нам эвслийг сонгож хадгалах товч дээр дарснаар жагсаалт хэсэгт нэмэгдэнэ. Баг хороо буюу эсгийн хорооны асуудал эрхэлсэн байгууллага бүртгэх. Жагсаалт цонхноос бүртгэх товч дээр дарснаар бүртгэх цонх нээгдэх ба баг хороо төрлийг сонгон тухайн байгууллага бүртгэх аймаг нийслэл сум дүүрэг баг хороог сонгон байгууллагын нэр, нам эвслийг сонгож хадгалах товч дээр дарснаар жагсаалт хэсэгт нэмэгдэнэ. Сонгуульд оролцогчийн бүртгэл. Сонгуулийн асуудал эрхэлсэн байгууллага цэсний сонгуульд оролцогчийн бүртгэл дэд цэсэн дээр дарснаар сонгуульд оролцогчийн бүртгэлийн жагсаалт нэгдэнэ. Жагсаалт хэсэгт байрлах бүртгэх товч дээр дарснаар бүртгэх цонх нэгдэнэ. Тухайн оролцогчийн бүртгэх сонгуулийг сонгон төрөл хэсгээс ямар төрөлтэй оролцогч бүртгэхээ сонгож нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны төрлийг сонгоход сонгуулийн асуудал эрхэлсэн байгууллага сонгох мөр нээгдэх ба тухайн жагсаалтаас оролцогчийн нам эвслийг сонгоно. Нэр дэвшигчийн менежер, ерөнхий менежер, шадар, туслах, ухуулагч төрлүүдийг сонгоход тухайн нэр дэвшигчийг сонгох мөр нээгдэх ба та жагсаалт хэсгээс тухайн оролцогчийн нэр дэвшигчийг сонгоно. Эргээстрийн дугаар хэсэгт оролцогчийн эргээстрийн дугаарыг оруулан хураас мэдээлэл дуудах товч дээр дарснаар тухайн оролцогчийн иргэний үнэмлэхүйний мэдээлэл сервисээс дуудагдана. Тухайн оролцогчийн утасны дугаар, имэйл хаяг, одоо ажиллаж буй байгууллагын нэр, албан тушаалыг гараас үнэн зөв бөглөнө. Сонгуульд оролцогчийн бүртгэлийг үнэн зөв бөглсөн гэж үзвэл хадгалах товч дээр дарснаар жагсаалт хэсэгт нэмэгдэнэ. Та сонгуульд оролцогчийн бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг жагсаалт хэсэгт байрлах оролцогчийн эргээстрийн дугаар дээр дарснаар дэлгэрэнгүй мэдээлэл харах цонх нээгдэнэ. Та оролцогчийн үнэмлэхийг хэвлэхийг хүсвэл үнэмлэх хэвлэх оролцогчийн жагсаалтаас идэвхжүүлж хэвлэх товч дээр дарснаар үнэмлэх хэвлэх загвар харагдах ба хэвлэх товч дээр даран хэвлэнэ. Анхаарал тавьсанд баярлалаа.